Сайн уу бүгдээрээ. Бүтээлч видео 2-ын маань 3 дугаар хэсэг эхэлжээ. Өнөөдөр бид нар бүтээлийнхаа нүүр талын хэмжээр болон арын хэсгийг нь бэлдээд одоо ширхэд бэлтэх байгаа. Хэрвээ энэ видео маань нэх урт биш болоод одоо зай гарах юм бол нэг мөсөн одоо бүтээлээ дуусгая гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгээд юу болох нь харчлаа хэдүүлээ. За, үргэлжлүүлье. Өмнөх одоо бичлэгийнхаа араад эмжээр хэрэгтэй байгаа нүүр хэсэгт маань. Тэгэхээр би юу гэж төлөвлөвөө гэж бодохоор арийнхаа нөгөө энэ зурган дээр болохоор яг энэ хар фонтой одоо энэ материалуудаа энтэйгээ одоо энэ зургийнхаа хажуугаар оруулаад ингээд арын фоно энэ өнгүүдээр шийдчихье гэж бодлоо. Харин эмжээрээ болохоор энэ айгүй тийм сүртэй юм өнгө байгаа байхгүй. Тэгээ энийг би болохоор яг нүүр хэсгийнхаа дөрвөн дээд талын одоо энэ буланд дөрвөлжилж оруулж өгье гэж бодлоо. За тэрний маань хэмжээ болохоор ер нь дан 4 инчээр явъя гэж бодож байна. 4 инчээр цлаад. За энийг яг нөгөө дөрвөн буланд нь хийх гээд байгаа шүү дээ. Түүл аягүй сүртэй юм байна. 2 3 4. За ингээд дөрвөн өнцгтөө энийг оруулж өгнө гэсэн үг. За тэгээд тойруулаад одоо энэ нас нэг өнгө байгаа шүү дээ. За энэнгээр бас энэ эднэрийг багтаагаад өгчээ. Бас хөрхөө игдүүтэй. За би одоо нөгөө нэг гаунуудаа бүгдийг яг 4 инчээр ингээд хуваагаад таслаад ингээд өрөөд үзлээ. Одоо та нар одоо төсөөлөд яг энэ ингээд нэг хүнжлэний одоо тэр нүүр талын маань нэг булан гэд төсөөлөх юм бол би яг ингээд 4 буланд нь ингээд тэгээд эдгээр өнгөнүүдийг ингээд хоёр талаас нь явж агаад тэгээд голд нь нэг юм зай үлдэнгүүт одоо энэ давуугаар нөхье гэж бодлоо. Энэ дээр угаасаа Harry Potter гэж бичсэн байгаа. Тэгвэл айгүй гоё болох юм шиг байна. Тэгээ одоо энийг бүгдийг нь ингээд шулуун ойдлоор холбож оёно гэсэн үг. За ингээд эхлээд уртааш нь тэг ингээд л дандаа болныхаа хэмжээтэй явна гэсэн үг. Зүгээр л гэрийн уурын эндүгээр л эндүдчих штэ. Яг нөө яг мэрэгшлийн нөгөө уурын эндүтэй хүмүүс бол гоё болохоо бүр. За ингээл оёод явна гэсэн үг. Мэрэгшлийн маа нүүр болохоор энэ харагдаж штэ. За нөгөөтгөө одоо зүүсэн эмжээрээ ингэж тавиа. Голд одоо энэ нэг зай байгаа штэ. За энэ зайндаа болохоор би энийг оруулнаа гэсэн үг. Маш сайн эндүүдж өгнө. Эндүүдлэг ер нь одоо маш чухал гэдэг. Гэж одоо нэг оёол эндүүддэг налуурчсэнтэй доод хоёроо ингээд залгацлаа. Одоо хоёр хажуу талаа залгаад за хэмжээрүүдээ бүгдийг ингээд ойчлоо. Яг адилхан дөрвөн талтай юм байгаа. Тэгээд голдоо энэ ингэж орсон байгаа. Одоо арынхаа хэсгийг за одоо хойд хэсгээ хоёх гэж байна. Тэгээд одоо энэ зураг байгаа штэ. Энэ зургээ бас яг жаацлж байгаа юм шиг нэг ийм хэсгэн дав байгаа хгүй. Энэ гурван нөгөө гол дүрийн баатруудынх нь. За энийг биш штэ би 2.5 инчээр зүсээд тэгээд зүгээр гадуур нь энэний гадуур одоо хүрээ хий гэж бодож байна. Ийм нарийнаар гээд зургаад дэлгэглээ. Баггүй ингээд дээд талд нь хажуу талаар нь бас ингэж явна гэсэн үг байхгүй.
За ингээд арын фон бэлэн болчлоо. За ийм 3 layer яваад, ер нь 4 layer явсан юм да. Тэгээ гол өнцгнүүдэд нь дандаа юм жижигхэн өөцнүүдээс оруулж өгсөн. Тэгээд нүүр давуунаасаа үл яллаг том байгаа. Тэгээд ширхэд ер нь арынх нь давуу ер нь бол арай илүү байх хэрэгтэй гэдэг. Наашаа цаашаа хөдөлтөө учраас юуны туруунд одоо бид нар цулхаагаа одоо зулж өгнө. Энэ болохоор юм нэмэгхэн яг нөгөө хүн цулхаа гэдэг аахгүй. Тэгвэл хэдүүлээ. Барны талаараа болчих юм. Өргөн мэдхгүй энэ цулхааны өргөн маш өргөн байдаг. За хэдүүлээ юугаа дэвсцэн. Ер нь бол арын фоноос нэг иймэрхүү зайтай байгаад дараа нь ширснийхаа дараа эн чинь бол ингээд гүйж барина штэ ширхэд. Тэрнийхээ дараа ингээ өөлөд авчдаг байхгүй юу. Тэгээд зүгээр нэг юм том зүү нэг юм арай нэг тод ялгагдах юм утас олж аваад тэгээд би болвол ингээ шидээд түр зур ингээ том томоор түрхэн зур торгож байгаа байхгүй юу. За ийм том томоор ингээд торгоогоод одоо харж байна. Ийм шидэж дуусаад ингээд бүр хилээд хуйлчдаг би. Энэ маань одоо ширхэд хамаагүй амар цэгцтэй болгочтой. За тэгээд одоо энэ оёлын машин дээр ширх гэхээр хамгийн гол нь энэ зай одоо маш хэцүү байгаа хгүй юу. Энэ зай том байжээж одоо энэ зэргийн том зүйлийг одоо ахуй оёлын машинаар ширж болдог. Тэгэхээр би одоо яах гэдэг нэг гэвэл машинаа салах гээд байгаа. Тэрэнгээрээ ширнэ. Тэхийн тулд бид нарт нэг ийм уул хэрэг болно. Энэ болохоор Free Motion Quilting Foot гэдэг одоо бүр тийм нэртэй. Тэгээд сольж хийгээд тэгээд дурын утсаар ширнэ гэсэн. Тэр нь бид нарт тийм бэли хэрэг байна. Энэ бэли болохоор яадаг вэ гэхээр эндээ ийм эрзэнтэй ахгүй юу? Тэгэхээр энэ давуу маань ингээд гарын хөдөлгөөнөөр ингээд чөлөөтэй гулахгүйгээр ингээд зуурж давуугаа хөдлөх ёстой. Ширхгээд оёлынхаа машиныг гаргацсан сууж जैन. Тэгээ миний машин болохоор юм Quilter Choice гэдэг брендийн юм арай нэг жоохон хүчтэй мотортой. Дээрээсээ ингээд утаснуудаа сүүлчдэг бас ийм одоо олон ойдолтой оёх боломжтой. Тэгээд энэ зай болохоор одоо энэ жирийн миний энэ ойдлын энийг бодвол ингээд бүр 2 дахин юм том байхгүй юу. За тэгээд улаа эндээ ингээ хийцэн хараа гэд. За ер нь бол ширээсний урлал гэдэг ер нь бүр тусдаа урлаг байдаг. Тэгээд би болохоор одоо өөрөө бие дааж сурч байгаа учраас одоо тийм төгс хэмжээний биш. Гэхдээ өөртөө одоо байгаа зүйлээ ашиглаад хүнжил болон ямар нэгэн зүйлийг энэ уулыг ашиглаад тэгээд ерөнхийдөө тэгээд ширээд маш хөнгөн маягаар ширдэг гэхүүтэй зүгээр тийм урлагаар нь одоо бүр тэгж айгу мундаг ширж чадахгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол чадна. Мэдээж бэлигээ өмснө. Энэ бэли ингэж одоо хөдөлгөхт нь одоо зуурна гэсэн үг байхгүй. Гэхдээ миний одоо өмнөх бичлэгүүдэд зөндөө л энэ тухай байгаа даа. Миний нөгөө гэр бүлийн сувг дээр ч нэг бүтэн хүнжил хийцэн байгаа. За энэ дээр бол яг бүтэн хүнжил нь одоо анх удааных явж байна. За тэгэл нөгөө гарынхаа хөдөлгөөнөөр ширнэ хамгийн гол нь. Ингээд одоо ширээд л явж байгаа. Энэ ширээс маань ер нь бол нэг өдөр дуусчдаг ажил биш. Харин энэ голын лайн болохоор энэ ингээд хамаагүй бас ийм хээ гаргасан. Голынх нь бол яг энэ жаазны дагуу ингээд ширсэн байгаа. Одоо ерөнхийдөө нэг тал нь дутуу байна. Арталтаа бол ингэж харагдаж байгаа.
Тэгээ энэ зай одоо айгуу чухал байдаг гэдэг чинь одоо юм учиртай. Энд чинь ингээд хүнжил маань ингээ аваараад энтэй одоо өмнөх бүр юм богино юм зайтай машинд бол ингээд чигцэлтэд ингээд хөдөлгөөнгүй болчдөг байхгүй. Тэгэхээр миний энэ одоо оюутлын машины давуу тал энэ зайндаа айгуу чухал байгаа. За тэгээд ерөнхийдөө төгссөн байна. Би бүр одоо уг нь бол энэ 7 хоногийн ихэр дуусч байсан. Энд нөгөө байр түрээсэлдэг учраас одоо улирал олгоо ирж ингээд одоо байраа ямархуу байна гэдэг одоо шалгалт ордог байхгүй юу? Инспекшн хийгддэг. Тэгээ тэр нь бэлдээд одоо энэ 7 хоногт юм ойж амжсангүй. Яг энийгээ гүйцэж чадсангүй төлөвлөгөөгөөр тэгээ одоо энэ 7 хоногийнхаа сүүлээр харин одоо чадвал амжуулах гад. За тэгээ одоо ширээд явъя да. Яа ингээд ширээс манд дуусцсан. Нараа бүгдийг ингээд ширцэн ард талтаа энэ. За тэгээ одоо яах вэ гэхээр бидний дараагийн алхам болохоор ингээд ширсний дараа ингээд маш олон юм утаснууд ингээд утсан дуусаад ингээд орхио явчихдаг байхгүй юу. Тэгээ тэрийг гар аргаар цэвэрлэн бүгдийг нь одоо түүн нараа ингээд ардаа байгаа энэ унжаад байгаа энэ утаснуудыг түүн гэсэн үг. Нэгээ гэхдээ би болохоор одоо яг шууд тасалж болно л доо. Гэхдээ би юуныхаа эдлэгийг бодоод ерөнхийдөө айл болох зангиллаж бүхэлдгийг аягүй хичээдэг. Тэгвэл бол энэ утас чинь ингээд угаалт толгон дээр сэмрээд одоо эдлэгийн жоохон хурдсан одоо эдлэгээндээ муу аж магадгүй гэж би нэг жоохон тэгж бодоод байд. Яг мэргэжлийн машинууд бол энийг эдэлчд өдр бол юмтын оюутлынхаа төгсгөлийг бол сайн бөхлөөд ойчд юм л дээ. За бол түүгээд авцсан. Бүгдийг цэвэрлээд за ард талаасаа болохоор хүнжил маань одоо ингэж бүр ширхцэн. Нуцнуудыг харж байгаа бол оюутал нь харагдаж байгаа. Энд дэр одоо бүтэн орохгүй байна. Бүр дуусгаж байгаа бүтэн оруулъя. За одоо тэгээ дараагийн маань алхам юу вэ гэвэл одоо эргэн тойрон байгаа энэ илүү энэ хэсгүүд байгаа шүү дээ. Энийг ингээд хайчилж өгнө. Бидний хамгийн сүүлийн алхам одоо хэлж байна. За ингээд бүгдийг тулгаад тийм ээ. Ингээд өөлөд авчин хүнчлөө ингээд бүгдээ нөөлөл дуусцаа одоо төлөө имжээрээ зүснэ. Би болохоор имжээрэг болохоор 2 инчээр зүсчдэг. 2 инчээр бүгднгийн гэдэг нь одоо энэ бол ингээд 50 см орчмын ингээд тасалсан байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр эдгэрийг ингээд бүгдийг холбож ойно гэсэн үг. Залгаж. За холбож оёхдоо яах вэ гэвэл одоо шулуун шууд одоо жишээ нь ингээд ойччоод болохгүй. Тэхийн тулд хэдүүлээ яах вэ гэвэл одоо өнгөө 2 өнгөө тавина. Гэхдээ ингэж гурвалжилж тавина. Тэгэнгүүтээ энэ шинэ жоохон илүү гаргана. За тэгээ хэдүүлээ яах вэ гэвэл зүгээр ингээд диагоналдуулаад авчихна. Тэгэх юм бол энэ ч оюут нь ямар учиртай вэ гэвэл бид нарт одоо нэг доор олон оюутал овоорохгүйгээр одоо ташуултаж холбож байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ маань яаж харагдах вэ гэвэл одоо жишээ нь ингэж оюутна гэсэн үг байхгүй юу? Энэ харж байна. Ингээд тард авчтээ. За тэгэнгүүт бид нарт ийм оюутал маань ийм гоё залгаа ингэж орж ирнэ. За хэмжээрээ ингээд хийгээд дуусгачлаа. Маш урт болгоод. За одоо бидний дараагийн алхам юу гэвэл хэмжээрээ одоо хүнжлэн хэмжихийн тулд одоо 2 инчээр зүссэн давуугаа ингээд өнгийн гадна талд нь харуулад нугалчин. Тэгээ хүнжлэнийхөө араас эхлээд тэгтээ яг энэ булангаас бол эхлээд дэмий идэг. Тэгээ залгах учраас одоо ийм нэг хэсэг үлдээгээд за тэгээ эндээс яах вэ гэвэл яг хүнжлэлтэйгөө одоо хүнжлэнийхөө ирмэгтэй чицуулаад
яг оюутлын машиныхаа улаар тийм ээ уул гэдэг маань одоо яг энэ нэг хэмжээ гэдэг багхгүй юу? Яг өөрийнх нь уулны хэмжээгээр за тэгэл ерөөсөө дан шулуун явна гэсэн үг. Ингээл явчихна. Ерөөсөө энэ бүх хэрмэг маань нэг байна гэсэн үг багхгүй юу? Одоо чицүү гэсэн үг. За булан гаргахдаа булан дээрээ ирнэ. Булангийнхаа булангаасаа яг энэ талынхаа зайг одоо багцаалтаж авч агаад одоо ингээд энэ талын зай, энэ талын зай хоёр чинь төстэй болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь эргүүлээд одоо энэ гурвалжин одоо диагоналдуулж байгаа юм гэсэн үг байна. Ингээд за ингээд диагоналдуулаад одоо энэ маань харахад ингээд диагоналдуулаад очсон байгаа булан руу. Тэнгүүтээ энийг эргүүлээд буцаж эргүүлээд за ийм болно гэсэн үг. Одоо харахад байна шүү дээ ийм. За энийгээ дахиад яг түрүүнийх шигээ одоо ингээд орчино. Энэ маань болохоор яаж харагдахыг бол одоо дахиад харуулъя. Энэ маань хараа ингэж ийм болно гэсэн үг байхгүй юу? Ийм болно. За бүгдийг нь яг ингээд өнгөнийхөө араас ингээд очсон байгаа. За энийг одоо яах вэ гэвэл хэлбэлээ нүүр талаа харуулж байгаа. Нүүр талбай нь болохоор юм байгаа шүү дээ. За тэгээ булангийнхаа энэ нэг хэсгийг нэг жоох ингээд авчна. Ингээд талаасаа харахаар юм байгаа шүү дээ. Ийм. Энийг яах вэ гэвэл эргүүлнэ. Ингээ эргүүлээд ингээл дараад очино. Ингээл имччихсэн дээ. Ингээ хэдүүлээ энэ булан дээр ирж байгаа. За булангаа аяхдаа ялгаагүй одоо ингэж явж агаад нэг булангийнхаа юу одоо тухайн ойж байгаа хэсгээ доош нь харж байна те ингэж татчихагаад дараагийнхыгаа ингээд нугалчин. Тэгэхээр биднэрт нэг юм одоо булан үүсэж байгаа. За тэгээ яг энэ байдлаар нь ингээд цэвэрхэн дарж хичээн ингээд оччихно. Алхаа гэвэл юм болно. За ингээд бүтээл маань бэлэн болж байна. Энэ хараа бүгдийн ширээд, имжээд ингээ болгоцсон. За ямар болтой болж харин идэрлээ. Ийм болсон. За арийнх нь болохоор ийм болсон. Голдоо зураг нь бүтээлийн маань бүх давуу Harry Potter-ийн холбогдлолтой давуу гэдгээр онцлог. За тэгээ урдаасаа энэ ширсэн ханаа бүр шал өөр харагдаж байгаа зү. За ингээд одоо миний 3 дугаартай хамт байж одоо хамтдаа бүтээл урлалцсан та нартай баярлалаа. Ингээд миний сувагт subscribe дарж дэмжгээ бити мартаарай. Тэгээ дараагийнхаа бүтээлч видеогоор уулзъя. Bye.